Манай улсад эмэгтэйчүүдийн боловсрол эзэмшсэн байдал болон нийгэмдэх ажил эрхлэлт эрэгтэйчүүдийг бодвол илүү үзүүлэлттэй боловч улс төрийн шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоо төдийлөн сайн биш байна. Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо бага байгаа шалтгаан нь эрэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшөндөх давмгайлал өндөр байгаатай холбоотой. Нөгөө тээгүүр эмэгтэйчүүдийн улс төрд гүйцэтгэх үүргийг зөвхөн гэрийн эзэгтэйгээр төсөөлж хүүсээр нь ялгуулах уламжилт үзэл саадуулсаар байгаа юм. Харин сүүлийн үед эмэгтэй удирдагчдыг сонгох хандлага дэлхийн олон оронд ажиглагдж байна. Тэгээд ч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлснээр гарч ирэх олон эерэг талууд бий. Тухайлбал нийгмийн бүх давхаргад нийцсэн шийдвэр гаргаж чаддгаараа эмэгтэй удирдагчид давуу талтай байдаг. Эмэгтэй хүн улс төрд ялангуяа төрийн өндөр албан тушаал байх нь бол илүү ач холбогдолтой гэж үздэг. За жишээлбэл Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд ингээд аваад үзье л да тий. Ингээд аваад үзэх юм бол хамгийн түрүүнд эмэгтэй хүн бол их нутгаа өмөрч уйлж чадна. Газар шороогоо хамгаалж чадна. Ард түмнээ өмгөөлж чадна. Энэ одоо ядарсан, зүдэрсэн, бутарсан, гутарсан энэ ард түмнийг яг адилхан сэтгэл зүрхээрээ мэдэрч энийг өөрчлөхийн төлөө их хүн шиг ихийн сэтгэлээр ижилхэн хандаж ингэж одоо инэрч хайрлж чаддаг. Ерөөсө цаанаасаа байгалийн тэр жам ёсных нь мөн чанар. Мөн нийгмийн эмзэг асуудалд хамааралтай ханддаг. Нийгмийн орхигдсон эмзэг бүлгийн эрх ашигын төлөө тууштай тэмцэгч байж чадах гээд олон давуу талууд бий. Дэлхийн бусад улс орнуудад ч гэсэн эмэгтэй удирдагч нь асуудалд нухацтайгаар хандан бүх давхаргад нийцсэн шийдвэр гаргаж чаддгаараа эрчүүдийг бодвол илүү итгэл хүлээдэг. Бүх бүлгийн эрх ашигын төлөө тууштай тэмцэгч байж чаддаг гэж дүгнэх болжээ. Тэгэхээр улс төрд эрэгтэй хүн, эмэгтэй хүний оролцоо гэдэг бол өөрийнх нь биологийн мөн чанартай их холбоотой байдаг л да. Яагаад эмэгтэйчүүдийн оролцоог улс төрд нэмэгдүүлэх гэдгийг ялангуяа шийдвэр гаргах төвшөнд төрийн өндөр албан тушаалд эмэгтэйчүүдийг байлгахын ач тус юу юм бэ гэдэг асуудлыг хүмүүс одоо болтол маргасаар л байдаг шүү дээ тий. Тэгэхээр хүн яагаад эрэгтэй хүн болоод төрчдөг юм бэ? Яагаад эмэгтэй хүн болоод төрчдөг юм бэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр эрэгтэй хүн бидний энэ ялгааг ялгаж байгаа юм бол энэ бэлгийн хос хоромсон байдгийг. Эрэгтэй хүн бол X, Y хоромсонтой. Эмэгтэйчүүд бол X, X хоромсонтой. Y хоромсон бол эрэгтэйчүүдийг эд баялаг, эрх мэдэл, алдар нэр, албан тушаал гэсэн ийм одоо баримжаатай байлгаж бие төвтэй бодгол байдаг. Бие төвтэй. Эрэгтэй хүн гэдэг бол цаанаасаа биологийн тэр Y хоромсон эрэгтэй хүмүүсийг бол өөрийн бие төвтэй ийм бодгол болгож байгаа. За эмэгтэй хүн бол XX гэдэг хоромсон бид нарыг эмэгтэйчүүдийг бит төвтэй болгодог. Эмэгтэйчүүд өөртөө ямар юм байна? Цаг хугацаа, сэтгэл санаа, хөрөнгө мөнгө, хүч бүх юмаа өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүст хуваалцаж явдаг. Нөхөр минь, хүүхэд минь, найз минь, ээж минь, аав минь ингэж явдаг. Дэлхийн 222 орноос 8 нь эмэгтэй ерөнхийлөгчтэй байгаагийн дотор Өмнөд Америкийн Бразил, Аргентин, Европ төвийн Косово, Литв зэрэг хөгжиж байгаа орнууд байгаа нь анхаарал татж байна. Мөн Австрали, Дани, Словак зэрэг өндөр хөгжилтэй хөгжиж байгаа 7 орны ерөнхий сайдаар эмэгтэй хүн ажиллаж байна. Хүн төрлөختнийг хүчирхийлээс аврах хүнд бэрхж хамгийн ирээдүйтэй энэ замыг дэлхийн хүчирхэг эмэгтэй улс төрчид манлайлж байна гэж олон улсын төвшөнд улс төр судлаачид дүгнэж байна. Зах зээлийн нийгэм эхэлсэн сүүлийн 20 гаруй жилд Монголын нийгмийн хамгийн хүнд хүчрийг орон гэртээ энэ улс орны хөгжил дэвшилтэд дандаа эмэгтэйчүүд нуруундаа өрч явсан. Үүнийг бол одоо захын хүн гэрчилж хэлэх байхаа гэж бодож байна. Зах зээлийн одоо нийгмийн хатуу шалгуурт Монголын ирчүүд бас өвдөг сөхрөх үе байсан. Тэр үед одоо эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөж, орон гэрээ авч явж, хүүхдтэй боловсрал эзэмшүүлж, зарим нь одоо төр түвшилцэх ажил хэрэгт хүртэл оролцсоор ирсэн. Өнөөдөр дэлхийн нийтээр ярьж шít Монголын эмэгтэйчүүд ямар ухаантай юм бэ? Ямар чадварлаг юм бэ? Ямар биеэ даасан юм бэ гэж. Улс төрд эмэгтэйчүүдэд дүрм байдгүй. Учир нь тэд эрчүүдийн тогтоосон дүрмээр тоглодог. Тоглоомныхоо дүрмийг эмэгтэйчүүд өөрсдөө мэддэг учраас хаа нэгэн газар хаягддаг. Тиймээс өөрөө дүрмтэй өөртөө зориулсан дүрмээ тогтоогоод улс төрд эрх хүн шиг тоглож, эмэгтэй хүн шиг ялах боломжийг бий болгох ёстой. Эмэгтэйчүүд улс төр шийдвэр гаргах төвшөнд оролцоход саад тодгор болж байгаа тэр зүйлүүдийг олон улсын хэмжээнд шилэн тааз гэж нэрлэдэг.
Шилэн тайз гэдэг бол ерөөсөө эмэгтэй хүн шийдвэр гаргах төвшөнд, улс төрийн төвшөнд орох боломж муутайг харуулдаг. Ерөөсөө харагдаал байдаг, ерөөсөө хурж болдгоо. Тэр шилэн тайзыг яаж нэвтэлж орох вэ гэд нэвтэлж орох хэрэгтэй болдог тий. Тэр нэвтлээд шилэн тайз болоод байгаа тэр хүчин зүйлүүдийг саяны одоо миний хэлсэн бол нэг нь. Хоёр дахь нь манайх бол ялангуяа мөнгөний бохир улс төрд бол мөнгө байхгүй бол эмэгтэйчүүд бас орж чадахгүй тий. Гэх мэтлэн шилэн тайзыг бүрдүүлээд байгаа тэр хүчин зүйлүүдийг арилгаж ийж эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн адил улс төр шийдвэр гаргах төвшөнд ижил тэнцүү орох юм. Азийн улс орнуудад улс төр шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог судалсан судалгааны дүнгээр Монгол улс үзүүлэлтээрээ хүрсэн төвшнгөөсөө 2 дахин ухарсан цорын ганц орн болсон байна. Энэ нь манай улсад эмэгтэйчүүдийн улс төр шийдвэр гаргах төвшөнд оролцоог дээшлүүлэх асуудлыг эсэргүүцэл хүчтэй байгаагаас ийм байдалд орсон гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Тэгвэл энэ байдал нь өнөөгийн өвчлсөн нийгэм, улс төрийн ёс зүйн байдал ноёрхож байгаатай ч холбоотой гэж тайлбарлаж болох юм. Ёс зүйн улс төр, ёс зүйн шийдвэрийг ёс суртахууны дороотолд орсон улс төрчид л гаргадаг. Энэ ёс зүйн улс төрийн гол одоо эхнийх нь шалтгаан бол энэ сонгуул байна. Сонгуулийн бодлоо, сонгуулийн авилгал, улс төрийн авилгал, улс төрийн намууд өөрснөө болоод байгаа байхгүй юу? Тийм учраас улс төрийг илүү ёс зүйтэй болгох юм бол энэ улс төрийн ёс зүй гэдэг цоо шин соёлыг Монгол улсын энэ улс төрийн амьдралд нэвтрүүлэх хэрэгтэй байна. Тэгжиж энэ улс төрийн соёл илүү тогтно, ёс суртахуунтай хариуцлагатай улс төр бол илүү нийгэмд чиглэсэн, ард түмэндээ чиглэсэн, илүү хариуцлагатай байж чадна. Тэгэхээр улс төр гэдэг бол өөрөө засаглах урлаг, энэ нь шинжлэх ухаан. Хүмүүс ярихдаа бол улс төр бол бохироо, улс төрийг хэн ч хийж болдог. Магадгүй хамгийн харгас, хамгийн бүдүүлэг, хамгийн дүрмгүй, хамгийн журамгүй, хамгийн ичих булчирхай одоо алга болсон ийм хүмүүс хийдэг ажил гэж одоо энэ нийгмийн одоо массын дунд бол ийм ойлголт байгаа шүү дээ. Тэгвэл улс төр бол хамгийн хариуцлагатай энэ одоо төр засгийг авч явах урлаг баггүй улс төр гэдэг бол харамсалтай нь энэ улс төрийг илүү бохир болгосон тэр нийтийн ашиг сонирхлоос өөрийнхөө ашиг сонирхлыг бүлэглэлийн ашиг сонирхлыг дээж нь тавьснаас болоод өнөөдөр улс төр ийм бохир болчиход байгаа. Тийм учраас улс төрийг илүү одоо шудраг болгоё гэвэл бид нар энэ ашиг сонирхлын их зүй сонирхлын зөрчлийг удирдах сурах хэрэгтэй. Тэр лобби нөлөөллийн тэр юунаас нөлөөллийг ил тод болгох хэрэгтэй. Лобби бүлгүүдийг ил тод болгох хэрэгтэй. Ямар бодлогыг гаргахын тулд ямар мөнгө төгрөг зараад хин гэдэг бүлэг энэ лобби хийж байгаа бэ гэдгийг нийтэд ил тод байх хэрэгтэй байхгүй лобби бүртгэх хэрэгтэй. Гэх мэтлэн энэ одоо улс төрийг илүү хариуцлагатай, ёс зүйтэй болгох олон одоо хэрэгсэл механизмуд байгаамаа. Энийг л бид нар ашиглаж сурах хэрэгтэй. Ойлголтын зөрүү болон соёл, уламжлалт, зан заншлын онцлогоос шалтгаалж эмэгтэйчүүдийг удирдагчаар сонгох байдал нь улс орон бүрт харилцсан адилгүй. Гэвч соёлын чиглэлийн эрдэмтэн Хофштед эрэгтэйчүүд давмгаалсан нийгмийн үнэт зүйлс нь эмэгтэйчүүд давмгаалсан нийгмийн үнэт зүйлээс юугаараа ялгаатайг онцгойлон судалсан судалгаа хийжээ. Эрчүүдийн үнэт зүйл буюу тэд лидерийг ямар төвшөнд хардаг вэ гэвэл дайчин, давшингүй, амбицтай, ганцаарчилсан тоглолттой, түрэмгийн их зэрэг зан чанарыг онцолдог. Харин эмэгтэйчүүд давмгаалсан нийгэмд бол уян хатан, зохицуулдаг, зорилгодоо хүрдэг. Хамт олноо зохион байгуулж багаараа амжилтанд хүрэх чадварыг удирдагчид байх гол чанар үнэт зүйл гэж хүлээн зөвшөөрчээ. Дэлхийн нийтийн чиг хандлагаас харахад уян хатан эмэгтэйчүүдийн үзэл бодлыг ойлгодог, хөгжих чадвартай нийгэмд бол эмэгтэй лидерүүдийн тэр сайхан чанаруудыг үгүйсгдэг байна. Харин ч үнэлдэг. Тухайн улс оронд хөгжил ирэх тусам эмэгтэйчүүд давмгаалсан нийгэм бий болж байдаг гэсэн дүгнэлт гаргасан байдаг ажээ. Эмэгтэйчүүд энэ нийгэмд өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх гэж хүсэж байгаа бол үргэлж нүдний өмнө харагдаад байгаа энэ шилэн таазыг түлхсээр байх хэрэгтэй. Өнөө хүртэл дэлхийд даяар эмэгтэйчүүд бид ардчлалыг цогцлооход өндөр үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Нийгмийн хандлагыг өөрчлөх болон анхаарлаа хандуулж байгаа гол асуудлуудад хамгийн тууштай байж чадсанараа Хойд Африкт, Зүүн Азид маш олон эмэгтэйчүүд улс төрд амжилт гаргаж тэрч бүхэл тухайн улс орны ирээдүг аварсан түүх олон бий. Нэг жишээг дуртахад 27 настайдаа Нахад Фарад гэж эмэгтэй Афганистаны хамгийн залуу улсын хурлын гишүүн болж байсныг дурдъя. Энэ бүсгүй эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд эргэтгэж байх тухай асуудлаар маш тууштай тэмцсэний үр дүнд 38 нас хүртэлх залуу эмэгтэйчүүд хүртэл улс төрд хүчтэй, тууштай тэмцэгчд болж орж ирж чадсан нь бахархмаар жишээ. Тиймээс энэ цаг үе бол бидний цаг. Эмэгтэйчүүдийн дуу хоолойг улс төрд илүү хүчтэй болгох цаг болсон. Тиймээс шилэн таазыг нэвтэлцгээе. Шилэн таазыг нэвтэлж нийгэмд өөрчлөлт хийх нь тэмч хэцүү зүйл байхгүй. Үүнийг өөрчлөхийг хүсэж байгаа хүмүүс биш, харин үүнд хориг тавьж байгаа хүмүүс л өрөвдөлтэй.
Монгол улс өн эрдний төр ёсны уламжилтай. Их засаг хуулиа дэлхий дахина анх тунхаглаж, шударга ёсыг тогтоож байсан агуу түүхтэй гүрэн монголчууд бид шударга байхдаа зоригтой, эвтэй байхдаа хүчтэй, байгаль дэлхий уул усаа шүтэж амьдардаг агуу ард түмэн билээ. Эцэг өвгөд маань уудам тэнүүн газар нутгийн минь оюу толгой, таван толгойн асар их баялагтай. Бороо, төмөртэй, асгат, хөшөөтийг, хар цагаан, шар алттай, мардай, тамсхийг, уран нефтийн баялагтай бидэнд өвлүүлэн үлдээжээ. Эцэг өвгдийн минь үлдээсэн энэ их өвийг хаанхын хэн эзэмшиж байна вэ? Хэн эндээс ашиг хүртэж байна вэ? Газар нутаг, эрдэс баялагынхаа жинхэнэ эзэд ард түмэн бид ямар шуухан ахуй амьдралтай байна вэ гэсэн асуултыг нухацтай тавих цаг болжээ. Улс төрийн алдаатай бодлогын хор уршгаар улс нийгэмд нэн даруй засаж сайжруулах ёстой 5 үндсэн аюул нүүрлээд байна. Үүнийг хэрхэн арилгах вэ? Энд дээр нэгдүгээрт бол бид нар тусгаар тогтнол, эдийн засгийн тусгаар тогтнолоо Монгол ороо алдах нэ. Хоёрдугаарт үндэсний аюулгүй байдал нэлээд хэцүү болох нэ. Үндэсний ив нэгдэл алдагдлаа. Шударгаас алдагдлаа. Хүний мөн чанар, хүний үнэт зүйл, хүний үнцэн буурч хүний аюулгүй байдлаас алдагдж байна гэсэн 5 асуудал дээр нацхийн удвал бол эрдэм мэдлэг, их оронч, шударга зарчимч, ард түмнийхээ амьдралын зовлон жаргалын гүнд орж ажиллах сэтгэл зүрх, оюун эрдэмт дайчин чадварын үнэлэмж илэрхийлэл юм. Монгол Ардын хувьсгал намаас нэр дэвшигч удвалын хувьд бол зөвхөн анхны эмэгтэй нэр дэвшигч биш, үнэндээ бол асар шударга, дайчин, тэмцэгч хүн. Энэ хүний сонгуульд орж байгаа утга учир агуулга бол тодорхой. Өнөөдрийн ороо бусгай цагт хазаасан хаан төрийг хатан ухаанаар засварлая гэсэн энэ агуулга бол одоо хоёрдмол утгагүй энд бол илэрхийлэгдэж байгаамаа. Эмэгтэй хүнд байдаг бүх сайн тал шингэсэн. Удвалд маш ухаалаг асуудал дэвшүүлнэ, маш ухаалаг шийдвэр гаргана. Энүүгээрээ бол би бусдаас одоогийн төр барилцж байгаа төрийн түшээ нараа дотроос ч гэсэн тэр, төрийн сайд нарын дотроос ч гэсэн тэр шилмэл хүн мөнөөс мөн гэж би ойлгож байна. Тэмцэгч хүн, шударга хүн, том эрдэнэт доктор хүн, Монголын нийгэмд бухимдсан одоо ард түмний хэсэлийг тайлах ийм их хүчтэй хүн. Монголын нийгмийн бүх амьдралд одоо богшсон зүйлийг эдээгээ шахаж чадах хүн гэж бид олон жил харсан, тэмцсэн учраас одоо гарцаагүй сонголт мөн гэж би бодож байна да. Шалгуур нь энэ мөн гэж бодож байна. Монголын ард түмэн анх удаа эмэгтэй хүнд итгэл үнэмшийг үзүүлэх байхаа. Яагаад гэвэл өнөөдрийн энэ аимшигтай гэж хэлж болохоор нийгэмд эмэгтэй хүний, их хүний ариун сайхан сэтгэл, хатан ухаан ард түмнийг энэ аюулаас аврах байхаа гэж бодож байгаа. Ямар аюул вэ гэдэг улс төрийн элбэгдүүлэлтээс ахуулаад эдийн засгийн хямрал гэдэг олон зүйлүүд байгаа учраас энэ дундаас эмэгтэй хүн аврах байх, тэр дундаа шударга, туустай хүн аврах байхаа. Өнөөдөр та бидний өмнө түүхэн сонголт тулгарн ирээд байна. Шударга засаглал Монгол хүний язгуур эрх ашигын үнэт зүйлээ хамгаалан үлдэхийн тулд энэ удаа эмэгтэй хүнийг сонгож өөрчлөлт хийгээд үзвэл ямар вэ?